бүгдээрээ дэвтэр дэлгээд он сараа тавиараа. За бүгдээрээ одоо бүгдээрээ шугамгаар дамжуулаарай. За өнөөдөр бүгд тооны хичээл болно. Тооны хичээл болно. Бас маш гоё зугаатай ажил хийх юм. За. Эхлээд юуны өмнө бүгдээрээ өмнө хичээлийг юм сэргээж үзье. За энэ юу вэ гэхээр Тэгштэй байна. Тэгштэй яаж боддог вэ гэхээр нэг сайн тэгштэй юу нэг юу вэ? Тэгштэй Миний эсний цагаар харсан хугацаа энэ дээр байрлуулна.
гэдэг. Ойлгосноо? Одоо багшин түүнийг тайлбарлахгүй шүү. Тийм учраас идэвхтэй багийнхаа хүмүүсийг хамруулан бодцоо бүгдээр амсаа хийж үздэг шүү. За. Бүх хүмүүсийг үзүүр байгаа тийм байна уу? Шинийг. За. Одоо багш нэгэнд хүмүүсээ хэлсэн байна уу? Ханаа ширээ болгон нэг бичиж тавьж. Ханаас хамгийн улам шиг хэм мэдээ. Хэм мэдээ юм. За тэр бүгдээ энийгээ барьж. Энийг тэр бичиж чинь маш хэм мэдээ. За өнөөдөр юу хандаа? Хараа. 2 минутын хугацаанд хийх юм. За ихтэй. Гайхалтай. За, нэг шүү. Тааш тэгээд хоолой одоо дараагийн ажиллаа.
자, 놓았어. 손 놓았어. 역시 사람이 달려서 보이지? 하나 또 하나 자, 줄에 장사 들어오게 그래. 어디가 또 자, 바보, 이거를 벌써 하는 거라? 한번 해볼까? 네, 지금 어떠야, 그치? 나부터 말할까? 자, 국수도 먹기 밑에 치즈에 뭐 କିଛି 나와? 자, 기르기 앞에. 야, 한번 자, 기르기 앞에. 여기 좀 치즈가 나부터 엄마도. 자, 슈레리움 케이스니까 테모. 자, 이시면 하늘에 자, 막아 두고. 자, 그거 너무 목표를 자, 혹시 가라앉히면 시키고 어떤 가라앉히를 목표를 이니게 니 아직 했음. 요미 가라앉히려고 말하고 계셔. 인데. 자, 일단 하나만 더 스파셜 때 땡시. 니 두두디 니만 먹어주시고 이거 니 가라앉힌 잡을 때 하나 가라앉히는 이게 됐어요. 자, 자, 박수 한번 해주세요.
юм гаргасан тийм үү? Энэ дээр бичсэн дээрээ гараад энэ дээр бичсэн үү? Бичсэн үү? За танаа гараад бичээг байна. Хурдаар авчихсан. Танаа дууссан уу? Танаа дууссан уу? За бүр багштай гараад авчих. Энэ намаа. Гараад даваад. Гараад. 뭐로 먹으면 피로
Энийг өнөөдөр бидний хичээлийн үзэхэд байгаа хичээл юм аа. Өгөх юм. Танх би хугацааг өгчихсэн тийм үү? Ийм ажлыг та өөрсдөө хийгээ гаргаад ирсэн тийм? Эндээс энэ хоёрыг мэдж байгаа учраас энээс та хөдөлмөрийн бүтээмж яаж гаргаж ирсэн? Яаж гаргаж ирсэн юм бэ? Ийм ажлыг хугацаагаа яаж гаргаж ирсэн? Гаргаж ирсэн тийм үү? Тэгвэл энэ бодлого юм аа. Өнөөдөр хичээлийн маань өгөгдөх юм байна. За үүнийг хугацаа хөдөлмөрийн бүтээмж нийт ажил гэсэн өгдөг. Тийм байна. За тэгвэл энэ гураас хамааталтайгаар бодогддог ямар бодлого байд юм өөртөө сонсчихсан болов уу та нар? Хугацаа хөдөлмөрийн бүтээмж нийт ажил гэсэн өгдөөс хамаатай юуны бодлого гэдэг юм бэ? За ажлын бодлого. Ёстой сайн. Тэгвэл өнөөдөр бид ямар хичээл үзэх гэж байна? Одоо тэгвэл гарчгаа тавья. Тэгээд гарчгаа тавиараа. Ажлын бодлого. Ажлын бодлого маань ажлын бодлого. За тэгвэл ажлын бодлогын өгөгдөл маань хугацаа, хөдөлмөрийн бүтээн, нийт ажил гэсэн өгөгдөлтэй байх юм байна. За энэ тэмдэглэлтэй яаж бичдэг вэ гэхээр хугацаа англи текст хөдөлмөрийн бүтээмжийг ямар хэсгээр жижиг буюу N хэсгээр нийт ажлыг буюу N хэсгээр тэмдэглэх юм. За энэ бол бид маш чухал энийг одоо энэ хичээлээр заашгүй ашиглах хэрэгтэй. Цаашдаа ажлын бодлого бодож байгаа хүмүүс энэ хичээлээр сууж байгаа. Асийн зорилго авах хэрэгтэй тийм үү? За энэ хичээлээр та нар юу сурах хэрэгтэй? Юу мэдчихэж гаргаад байна? Багштай санал бодлоо чөлөөтэй хэлээрэй. Санал бодлоо хэлээрэй. Чөлөөтэй хэлээрэй. За хэлээрэй. Ажлын бодлого та нар юу сурах хэрэгтэй вэ? Ажлын бодлого хичээл. За хэлээрэй. Ажлын бодлого бодохдоо комьюнитиг сайн сурчсан бол ажлын бодлогыг маш сайн сурсан. Тэгвэл ер нь бидний цөөхмөнгөөр одоо хэн бодлого хийж байгаа вэ? Цөөхмөнгөөр. Зорилгоо бид чинь төгсгөн гаргах хэрэгтэй тийм ээ? За. Тэгэхээр байна. За. Томьёогоо сайн сурах хэрэгтэй. За, томьёогоо сайн сурах хэрэгтэй. Өөр бодоод байгаа. Ажлын бодлого бодох юу хамгийн зааш хэрэгтэй юм бэ? За, цаг хугацаа. За тэгвэл өнөөдөр бидний гол зорилго маань. За одоо өнөөдөр зорилго чи гол зорилго маань. За сая түрүүчийн түүхийг хэлсэн. Багш нураа багштай гэдэг юм. Ажлын бодлогыг ерөөсөө юм хичээлдэг. Бодож сурах яахгүй юу? Бинийг зөндөө хэлсэн тийм ээ. Багш түрнээс чинь ойлгоод ийм богдох боллоо шүү. За ажлын бодлогыг зорилго бүтээр хичээлэн нэгдэг. Өөрчлөлт зорилгыг бид бодож сурах хамгийн чухал юм. Цааш сурах чухал юм байна. За дуусна. За энэ зорилгыг биелүүлэхэд бид заашгүй энэ хийх юм. Заашгүй чухал байдаг. За тэгэхээр зорилго хамтдаа гаргасан тийм үү? Одоо бид ийм юм зүйлийг хийх хамгийн заашгүй. Ажлын бодлогыг бид өгөхийг мэдсэн үү сайн? Мэдсэн үү? Мэдчихсэн. За ажлын бодлогыг тэмдэглээд мэдсэн үү? Мэдсэн. Сайн мэдэж авсан. Одоо бид юу боддог вэ? Энэ зорилгоо биелүүлэхэд одоо юу боддог вэ? Асуудлыг шийдвэрлэхэд асуудлыг одоо бид бодож шийдвэрлэх хэрэгтэй. Тийм үү? Тэгээд тэрэнд одоо энийг ашиглаж сурах юм бол өнөөдөр бид нар хичээж зорилго биелээ гэсэн үг. За Need
цаана бид нарт зөвлөж байгаа. За одоо багш сонголтын болмол энэ тийг ийм хүснэг хийчихсэн байгаа. Энийг хүүхэд болгоно аваад дэвтэр дээрээ наагаараа цаваа юм нэмсэн. За цавуудад наагаараа яс наагаараа маш удаан. Харуудад нэгээр аваад дэвтэр дээрээ наагаараа.
болбоо бүгдээр бодъё. Нарийн хүчин. Оюун хүчин. Хааны явсан юм шиг. За энэ юу хүчин сайн бодороо ярьцгаа. Энэ юу хүчин сайн бодороо ярьцгаа. Thank you.
자, 계속 했어. 자, 네. 거의 돌아. 이 그러자. 자, 다시 해서. 자, 어떤 아래부터 높이부터 다 하라나? 자, yapsın mondur. Çok zaten tanıdıkta. Taş çino. Taş çino işte. Za, sen benim nerede tuttu var değil mi? Tugul gibi tutma. Hadi bak tutma hanına. Za, bir tersi. İngi tutsun. Za, nereye geçtik? İngi tutsun. Nereye geçtik? Za, İngi tutsun değil mi? Za, da samra doşu. Böyle. Bugün bayır bugün. Ширээ утганы багш сонгоцын бүлэг гэж бүгэн байгаа. Энэ дотор 5 хүн зориулаад 4 төвшний ялгаатай даалгавар хийсэн байгаа. Эндээс сонгоод өөртөө маш богино хугацаанд хийж үзэх тийш заяа. За бараа өөртөө
одоо бүгд хийсэн байна. Цэг 1, биг 1, дэг 1, 2, 3, 4, 5, 6, 7 хийсэн байна. Нийт хэдэн бүгд хийсэн байна? Хэдэн бүгд амжилттай гүйцэтгэж чадчихв? 15. Оо, 15 бүгд амжилттай гүйцэтгэж чадсан байна. Одоо нэгээ тоогоо. Өөрөөр хэлбэл чадсан байна гэж хэдэн бүгд байж байна? 2 бүгд байж. Онцтой яаж чадсан хэдэн бүгд байж байна? 3 бүгд байж. Бусдаа хамтарч ажлаа найзлах тусаж чадсан хэдэн бүгд байж байна? 2. Томороо 4. За ингээд дийтлээ танаа ингээд зан хөдөлгөөд ийм олон бүгдээ өөртөө илэрхийлж чадлаа. За өнөөдрийн хичээлээр даалгавраа энэ сонголтын булгаас хичээл дууссаны дараа өөртөө сонгоод аваад яваарай. Хичээл танд дуусна байсан уу? Байсан. Өөрийгөө төгөлсөн хичээлээ зааж чадлаа гэж үнэн цоох уу? Хичээл амжилттай оролцсон бүх хүүхдүүдээ баярлалаа. За өнөөдрийн хичээл танад ямар санагдав? Өнөөдрийн хичээлээр юу мэдв? Тэрнийхээ талаар багштай хэлэх юм байна уу хүүхдээ? За хэн хэлэхээр явж шин. За нэлээд олон хүн байгаа маань тийм ээ. За багш нь тэр нэгдүгээр хэсгийн 2 дахь хүүхд хэлээд ихтэй багштай. За чи За одоо чи аялын бодлогын томьёо бодлогыг одоо мэдж сурснараа ер нь амьдрал дээр юу бодно гэж бодож байна чи? Би том болоод ажил хийх юу нэг цагт хэдэн ажлаа хэдэн цаг ажиллана тэрнийг өгч байгаа хэдэн өрөөний цалин Их сайн. За өөр одоо мэдсэн тухайгаа ярих юм байна уу? Өөр хэн ярих вэ? За чи бусдаа багш тань. Маш гоё таалагдсан. Тэгээд ажлын бодлого хүний амьдрал маш ихтэй ба хэрэг зарим надаас бусдын зарим хүмүүс мэдгүй нэг ажлын бодлогыг мэдвэл цалинаа нэг цагт хэдэн төгрөгөө авах ба 1 минутанд хэдэн төгрөгөж авах мэдж болно. Тэгээд тэднүүрээ ингээд үржүүлээд байгаа. Тэгээд сарын дараа цалинаа авч болно. За их сайн байна. За баярлалаа.